бүгдээрээ синтезийн полимер болох сонингийн цаас. За тэгэхээр одоо ингэн гэсэн үг юм байна. За синтезийн полимер болох гялгар уутны байгальд задрах хугацаа хэд байдаг вэ гэд ингээд аваад утсан чинь энэ дээр бол бичигдсэн байна. За нэгдүгээрт нь бол полимерийн чирэнд бол байгалийн болон синтезийн гэд хоёр байгаад байгаа байхгүй юу? За ингээд полимер нэгдлийг бол синтезийн полимер гэдэг нь зохиомлоор гаргаж авсан юм полимер нэгдлүүд. За жишээлбэл сонингийн цаасны байгаль задрах хугацаа бол 6-7 хоног юм байна. Сонингийн цаас. За сонингийн цаасны байгаль задрах хугацаа бол сонингийн цаас бол 6-7 хоногийн дараа бол 6-7 хоногийн дараа бол байгаль задраад дуусчт юм байна. Гялгар уут бол 10-аас 20 жил юм байна. Гялгар уут бол 10-аас 20 жилийн дараа задарч дууст юм байна. За мөн найлон гэж. За найлон бол яадаг вэ гэхээр 30-аас 40 жил байт юм байна. Гутлын резин уул байгаа тий. За гутлын уул бол гутлын резин уул бол яадаг вэ гэхээр резин уул бол 50-аас 80 жил байт юм байна. Харин хүүхдийн нөгөө живх байдаг шүү дээ, памперс. За энэ памперс бол яаж юм бэ гэхээр 450 жилийн дараа бол задарч дуустдаг. Өөрөөр хэлбэл байгаль дээр тэгээл хог болоод байгаад идэх гэсэн үг. За мөн хуванцар аяг байна тий. За хуванцар нэг удаагийн аягнууд идэг штэ. За энэ аяг бол яах вэ гэвэл мөн 50 жилийн дараа бол задарч дуустдаг. За мөн эндээс бол ундааны хуванцар сав байна. Ундааны сав идэг штэ. За энэ ундааны сав бол 450 жил. Харин шил байна. За энэ шил бол яадаг вэ гэхээр шил бол 1 сая жилийн дараа бол задарч дууст юм байна. За ингээ Улаанбаатар хотод нийтдээ 12 сая тонн гаруй хог хаягдал байдаг. Үүний 23-аас 26% нь 36% нь хүнсний хаягдал, 1-6% нь даав, 13-аас 22% нь цаас, 14-ээс 22% нь хуванцар, 7% нь металл байдаг бол 9% нь шил байдаг юм. За тэгэхээр эндээс бидний асуултанд бол гялгар уутны одоо байгаль задрах хугацаа бол 10-аас 20 жил буюу 6-гийн бүгдээрээ A хариултыг утгаарайжээ. За нэг нь нүрс устөрөгчийн азоттой харьцуулсан нэгтгэж байна те 6-ыг 7 тонн. За тэгсэн чинь азоттой харьцуулсан нэгт нь хэдтэй тэнцүү вэ гэхээр 3 та тэнцүү бол энэ ямар нүрс устөрөгч байсан бэ гэж асууж байна. За Мэр тэнцүү азоттой харьцуулсан нэгт нь мэдэгдэж байгаа нөхцөлд азотын молекул масс нь 14-ийг 2-оор үржүүлээд 28-аар үржүүлж байна. За ингээд азоттой харьцуулсан нэгт нь 3-ыг үржих нь 28 гэхээр 3 8 24 2-аар санана 2 3-ын 6 дээр 2-ыг нэмээд 84 гэсэн молекулын масстай нэгдэл нь болвол байсан байна. За ингээд гексан гэдэг бол ан төсөлтөд учраас CH2-ын дээр нэмэх нь 2 шүү дээ. Тэгэхээр 6CT C6H 14 гэсэн үг. Гексен гэдэг нь C6H энэ дандаа алканууд байгаа юм те. Тэгэхээр X-ийг хэрцэх нь Y гэж байгаа батсан ч болно. Эсвэл молекул массыг олж байгаа батсан ч болно. Ингээд C5H12 энэ бол C5H10 гэж. За ингээд молекул массуудыг олоод үзсэн чинь энэ дээр бол энэ таарчин тэгвэл C6H12-ийн молекулын массыг болохоор 12-ыг үржих нь 6 дээр нэмэх нь 12 гэдэг бол энд бол 72 дээр 12-ыг нэмээд 84 болоод өөрөөр хэлбэл энэ B хариулт нь бол зөв байсан байна. За өгсөн базуудаас sp эрэлзэлтэй нэгдлийг тодорхойлж молекулын геометр бүтцийг дүрслэнэ үү гэж. За дан холбоотой нэгдэл бол яах вэ? sp гэсэн учраас энэ бол энэ хансан дан холбоотой нэгдлүүд sp 3 байдаг байхгүй юу? Хоёрсан холбоотой нэгдэл бол sp 2. Хоёрсан холбоо агуулсан нүүрс төрөгчийн атом шүү. Хоёрсан холбоо агуулсан нүүрс төрөгчийн атом нь sp 2 байна. Дан холбоотой бол sp
3 бахна шүү дээ. Гурвалсан холбоо бол SB байна. За ингээд SB эрэлцэлттэй 3 байна. Тэгээ 3 хариулт гэсэн хариулттай шугам байдаг. Диагонал гэдэг гэсэн үг шүү дээ. Ингээд 8-ын бол D хариулт нь зөв байжээ. За 9-дүгээрх нь органик нэгдлүүдийг нэрлэгч. За үүнийг нэрлэхдээ ахлахын дүрмээ барина. Хоёрлсан холбоо болон салбарлалт захтай байгаа нөхцөлд хоёрлсан холбоо бол ахлана. Энд голдоо бол хэдэн зэтэй байсан бэ гэхээр 4 шиг зэтэй нэгдэл байжээ. Ингээд үнийг дугаарлахын тулд хоёрлсан холбоо захтай ойр талаас дугаарлана. Ингээд 3 дугаар зэ дээр салбарлалт байна тий. Тэгэхээр 3 метил гол хэлхээндээ 4 зэтэй байна тий. За ингээд гол хэлхээндээ 4 зэтэй байвал бут гээд тэгээд 1 2 2-ын завсар хоёрлсан холбоо агуулж байна. Тэгвэл баг тоог нь аваад бут 1 yen-гээд 3 метил бут 1 yen-гээд 9-ийн бол B хариулт нь зөв байсан байна. За C5H12 гэсэн химийн найрлагатай дараах байцуудын бүтцийн томыг ажиглаад бослого температур өсөх дараалалаар зөв эмгэлсэн хариуг сонгоно гэж. За ер нь бол яах вэ гэвэл энэ одоо изомерүүд нь бол байна тийм ээ. За тэгэхээр бослого температур ямар нөхцөлд нэмэгддэг вэ гэдээ ингээд аваад үзэхээр гадаргуугийн талбай энэ дээр бол ингээд дэлгэгдсэн байгаа учраас гадаргуугийн талбай их юм байна. Өөрөөр хэлбэл нормал буюу салбарлаагүй байх тусмаа гадаргуугийн талбай их байна. За гадаргуугийн талбай их байна гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр хайлах буцлах температур бол дагаад ихсдэгэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ гурван нэгдэл бол гуруула C5H12 гэсэн мөртлөө хамгийн өсөх дараалал гэсэн учраас хамгийн ихтэй нь ингээд холбоосын томьёогоор нь зуръя л да бүгдээрээ. Тэгэхээр бол ийм байна. 1 2 3 4 5 зэтэй. За дараа нь голдоо 4 зэтэй мөртлөө 1 салбарлалттай. Дараа нь голдоо 3 зэтэй 1 2 3 зэтэй мөртлөө 2 энийг би нэг хазгаад орчлаа ингээд. Энэ дээр бол CH3 байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн өндөр нь гадаргуугийн талбай ихтэй нь буюу салбарлаагүй нормал алкан нь өндөр байна. Дараа нь 1 салбарлалттай нь байна. Хамгийн бага нь бол энэ юм байна. Яагаад энэ бага байгаа вэ гэхээр гадаргуугийн талбай бол энэ тохиолдолд бага байна гэсэн. Гадаргуугийн талбай бага байвал хайлах буслах температур нь бага байна. Хайлах буслах температур бага. Харин гадаргуугийн талбай энэ дээр бол их байвал гадаргуугийн талбай их байвал хайлах болон буцлах температур их байна гэж үзсэн. Ингэхээр зөв хариулт нь аль байсан бэ гэхээр өсөх дараалалаар ирэмбэлсэн нь эхлээд бол хамгийн их нь W-тай хариулт бол энэ хоёрын аль нэг нь байна. Окей. Энэ чинь Z хамгийн арталтай байх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ биш вэ шүү. Энэ хоёр биш. Z бол хамгийн өндөр, дараа нь 1 салбарлалтаа W, дараа нь 2 салбарлалтаа Q гээд ингээд 10-ын C хариулт бол зөв байсан байна. За дараагийнх нь гисэн нэгдлийн 4 болон 5 дугаартай нүүрсдөрч атом ямар эрэл эзэжлэлтэй байх вэ гэж. За өмнөх тестэн дээр дурдсанчлан тэгэхээр одоо энэ нэгдлийн бүгднгийнх нь эрэл эзэжлэлтийн дан холбоотой нэгдэл байвал SP3, хоёрлсан холбоотой байвал SP2, гурвалсан холбоотой байвал SP, гурвалсан холбоотой C байвал гэж ярил зүг болох юм байна. За ингээд 3 4 тэгээд 5 6 гэж байгаа. 1 2-ын завсар, 4 5-ын завсар. За ингээд устөрөгчийн атомудаа бол гүцээгээд заавал бичих шаардлагатай. Хаанаас дугаарлах вэ гэвэл хоёрсан холбоо ахлан тийм ээ. 1 2 3 4 5 6. За одоо эндээс бол бүгдээрээ яах ёстой вэ гэхээр ямар эрэл эзэжлэлтэй байна вэ гэдгийг олохын тулд эхлээд
энд хоёрлсон холбоо агуулгадж байгаа учраас хоёрлсон холбоотой байвал SB2, хоёрлсон холбоотой C байвал SB2. За тэгсэн чинь энэ хоёрлсон холбоо дан холбоо ороод ирлээ. За ийм нөхцөлд хоёрлсон холбоо нахалдаг учраас хоёрлсон холбоог даана SB2 болно. За энэ 3 дугаар нүүрс төрөгчийн атомд бол дандаа дан холбоо ороод ирж. Тэгвэл энэ бол SB3 болно гэсэн үг. Яагаад гэвэл дан холбоотой нь SB3 гэсэн шүү дээ. За 4 5-ыг аваад үзсэн чинь дан холбоо гурвалсан холбоо ороод иржээ. Тэгэхээр энэ хоёрын аль нь ахалдаг вэ гэхээр гурвалсан холбоо нь ахалдаг. Ингэхээр SB ирэл эзэлтэй. Яагаад гэвэл гурвалсан холбоо ороод ирж байгаа нөхцөлд SB гэсэн шүү дээ. За гэтэл энэ дээр гурвалсан холбоо дан холбоо ороод ирж байна. За энэ тохиолдолд бол SP нахал. Яагаад гэвэл гурвалсан холбоо. За энд бол 6 дугаар нүүрс төрөгчийн атом дээр зөвхөн дан холбоо байгаа учраас энэ бол SP3 ирэл эзэлтэй юм байна. Ингээд SP гэдэг ирэл эзэлтэй 11 бол аль нь байсан бэ гэхээр B хариулт нь бол зөв байжээ. Ингээд 11-ийн B хариулт нь байж. За бүгдээрээ 12 дахь нь. Хэрэв полипропилений молийн масс нь ойролцоогоор 46200 г моль бол полимерийг үүсгэж байгаа мономерийн тоог тооцоолно гэж. За үүнийг тооцоолохдоо эхний ээлжинд бүгдээрээ полипропилений полимер чухралын зөрчилийг бол бичнэ. За үүнийг бичихийн тулд бол пропилен гэдэг бол 3 алкин байгаа тий. За тэгэхээр 3 алкин. За тэгээд нэг ширхэг хоёрлсон холбоо тавиад энэ C-ийн атом 4 химийн холбоо үүсгэхтэй учраас энэ дээр 2 H хэрэгтэй. Энэ C-ийн хувьд 3 химийн холбоо үүсгэсэн байна. Дөрөвдөх нь H байна. Энэ захын C-ийн хувьд бол 1 химийн холбоо үүсгэсэн байна. Одоо 3 H хэрэгтэй. За үүнийг поли болгохын тулд N дахин болгохын тулд хоёрлсон холбооны хоёр талд ил нь бол энэ хоёрсан холбоотой нийтлүүд өөрөө өөрийг нэгдүүлээд полимер чухралд ордог. За ингэж орохдоо хоёрсан холбоо нь тасраад хоёрсан холбоо нь тасраад дан холбоо болно. Тэгээд яг хоёрсан холбооны хоёр талд химийн холбоо ирнэ. Хоёрсан холбооны хоёр талд химийн холбоо ирнэ. Хэрвээ энэ CH3 бүлэг байгаад нөхцөлд доотлолт нь оруулаад ингээд биччихдэг байна. За ингээд энэ дээр бол юу дахин болох вэ гэвэл N дахин болно гэсэн. За полипропилений молийн масс нь 446,200 гэхээр эхний ээлжийн энэнийхээ молийн масс нь болно. За энэ бол C3 H нь хэд байна вэ гэхээр 6 байна гэсэн үг тийм. Энэний молийн масс нь болохоор 12-ыг үржих нь 3 дээр нэмэх нь 6 гэхээр 36 дээр 6-ыг нэмээд 42 N болно гэсэн үг. Тэгвэл 42 N чи юу та тэнцүү вэ гэхээр 46200 та тэнцүү байна. Ингээд N-ийг болохдоо 46200 хуваах нь 42 гэдэг чинь 1100 гарч байна. Тэгэхээр 1100-тай хариулт бол A хариулт зөв байжээ. Ингээд энэ бол 1100 гарч байгаа учраас энэ бол 12-ийн A хариулт зөв байсан байна гэж үзгэн. За одоо дараагийн тест рүү бүгдээрээ оръё. За энэ хүү нэгдлийг олон улсын нэршлэр нэрлэе гэж. За үүнийг нэрлэхдээ эхлээд голдоо хэдэн цэтэй байна вэ гэдгийг бүгдээрээ олж үзье. За энэ 1 2 3 4 5 6 цэтэй байна. За ингээд 6 цэгийг ямар тааж ингээд биччихье. За тэгэнгүүт 2 3 2-ын завсар энэ бол 1 2 3 4 6 гэхээр 2 3-ын завсар хоёрлсон холбоо байна. За та бүхэн яах вэ гэвэл энийг ингэж бичихгүй байж байгаа хийсэн ч болно. Би нөгөө дээдлэлт нь бичих жоохон тийм байгаа учраас ингээд за тэгчээд энэ OH хаалтан дотор байна гэдэг бол ер нь бол доошогоо аль нэг цэгээс одоо C дээр байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр аль нь дээр байх вэ гэдгийг аль нь шийдэх вэ гэхээр энэ C бол хоёрлсон холбоотой C дээр химийн холбоо үүсгэж байна тийм. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ дээр бол хоёрсан холбоотой C дээр химийн холбоо үүсгэегүй шүү дээ. Энэ дээр нөгөө нэг энэ C-ийн хувьд бол 1 2 3 4 дэх нь байгаа байхгүй.
Тэгээд энэ дээр бол байж таарна. Тэгжээж энэ дээр ааш ирнэ шүү дээ. Дөрөвдүгээр C дээр бол O ааш нь байсан гэсэн үг. За тэгээд эднэр дээр бол ямар нэгэн хоёрсон болон гурвалсан холбоо бол байхгүй жээ. За ингээд үүнийг нэрлэхдээ хэдвэр 4C дээр 4-р C дээр хайдрокси бүлэг буюу гидрокси бүлэг байна. За ингээ гидрокси тэгээд голдоо болвол 6C-тэй байна тий. За 6C-тэй бид нар гигс тэгчээд гигс yen за яг гигс 2 yen гэсэн ч болно л доо. За гигсийн за тэгээд гигс 2 3-ын завсар 2-ын холбоо байгаа учраас 2-оо тавиад тэгээд гигсийн за гигс 2 yen-ийн хүчил гэх юм уу? За гигсэний хүчил гэж нэрлэнэ. За ингээд аль хариулт нь гигсэний хүчил гэхээр эндээс бол 4 гидроксид гигс 2 yen-ийн хүчил гээд ингээд аль хариулт нь зөв байсан бэ гэхээр 13-ын бол A хариулт нь зөв байжээ. За ингээд A хариултаа дуулж батгаар байжээ гэдүүлээ. За органик бодисуудыг буслах температурын өсөх дараадлага байсан сигнийг сонгоно гэж байна. За үүнийг хийхийн тулд бид нар OH бүлэг хаана байгаагаас хамаарүүлээд энэ дээр бол халагчийн байрлал. За тэгэхээр фенол гэж юу хэлж байгаа вэ гэхээр бензол OH бүлэг нь бензолын цагирагтай ингээд шууд холбогдсон байвал ингээл фенол гэж байгаа. За энэ дээр бол OH-ийн тоон 2 байгаа учраас энийг бол 2 атомт фенол гэж нэрлэнэ. За ингээ 2 атомт фенол нь бол ийм 3 янзын изомер үүсэх боломжтой маа. Өөрөөр хэлбэл яах вэ гэвэл OH-ийн байрлал нь 1 2 дугаар нүүрсдөрөгчийн атом дээр байвал орто байрлал гэж нэрлэх бөгөөд энийг пирокатехийн гэж нэрлэнэ. 1 2 дээр байх юм бол энийг пирокатехийн гэж нэрлэнэ. Харин OH-ийн байрлал нь 1 3 дугаар нүүрсдөрөгчийн атом дээр байвал энийг гидрохинон гэж резорцин гэж нэрлэнэ. За харин OH-ийн бүлэг нь пара байрлал буюу 1 4-р нүүрсдөрөгчийн атом дээр байвал энийг гидрохинон гэж нэрлэнэ. За ингээд халагчийн байрлал бол буцлах температурын хайл болон буцлах температурт бол нөлөөлдөг. За тэгэхээр бид нар бол устөрөгчийн холбоог бол ерөнхийдөө 2 хэсэгт хувааж авч үздэг. За нэгдүгээрт нь бол молекул дотоод дахь. За хоёрдугаарт нь юу вэ гэхээр молекул хоорондын устөрөгчийн холбоо гэж ингэж 2 хэсэгт бол хуваан авч үздэг. За молекул дотоод дахь устөрөгчийн холбоо гэж яах вэ гэвэл цэцлэгийн сурагч чанар ихтэй чөлөө тос электрон агуулсан хүчил дөрөгчийн атом нь нөгөө OH бүлгийн устөрөгчийн атомтай ингээд энд бол молекул дотоод дахь устөрөгчийн холбоог бол үүсгэнэ. За тэгэхээр молекул дотоод дахь устөрөгчийн холбоо үүсгэж байгаа нэгдлүүд нь хайлах болон ер нь бол буцлах температур нь бол энэ дээр бол энэ дээр буцлах температурын бичиж энэ бол 240 градус байна. Резорцийн бол буцлах температур нь бол мета байрлал нь 276 гэд нэмэгдэж байна те 76 градус гэд гидрохинон буюу пара байрлал дах юу бол пара байрлал дах фенол бол яах вэ гэвэл 2 атом фенол бол 286 градус гэж байна. За тэгэхээр молекул дотоод дахь устөрөгчийн холбоо бол энд үүснэ. Энд бол молекул хоорондын устөрөгчийн холбоо үүсгэнэ. Энэ нэгдэл дээр бол молекул хоорондын устөрөгчийн холбоо үүсгэнэ. Тэгвэл молекул хоорондын устөрөгчийн холбоо үүсгэх тусмаа буцлах температур нь их байна. Молекул дотоод дахь устөрөгчийн холбоо байх тусмаа буцлах температур нь харьцангуй бага байдсан байна. Өөрөөр хэлбэл молекул дотоод дахоос молекул хоорондын гэхээр юу гэсэн үг вэ гэхээр 2 атомт фенолийн атом нь 2 атомт фенолийн молекул нь нөгөө молекултайгаа ингэж
холбогдно гэсэн үг юм байна. Энэ бол молекул хоорондын острогчийн холбоо болж таарах нэ. Молекул дотоод дахь гэхээр молекул дотроо острогчийн холбоо үүсгэн молекул хоорондын гэхээрээ нэг молекул нь нөгөө молекултайгаа ингэж острогчийн холбоо үүсгдэг байна. Тэгвэл молекул хоорондын острогчийн холбоо үүсгэх тусмаа цэцлэг температур нь их байдаг гэж үзэхээр хамгийн өсөх дараалал хамгийн их нь гэхээр пара байрлал хоёр дахь нь хамгийн их байна. Хоёр дахь нь хамгийн ихтэй энэ байна. За дараа нь мета байрлалт нь молекул дотор ер нь бол молекул энэ пара байрлал бол молекул дотоод острогчийн холбоо үүсгэхгүй гэсэн үг. Тэгэхээр молекул 3 нь бол хоёр нь бол хамгийн өндөр гэж үзнэ. За дараа нь 1 нь байна. Хамгийн бага нь бол 2 нь байна. Яагаад гэвэл энэ бол энэ дээр бол энэ бол молекул дотоод острогчийн холбоо үүсэх учраас ингээд 14-ийн бол C хариулт нь зөв байжээ. За ингээд 15 руу оръё. Дараах нэгдэлтэй хирал нүүрстрэгчийн атом гэж юу вэ гэж асуусан байна. За тэгэхээр хирал нүүрстрэгчийн атом гэдэг нь 4 өөр халагчтай холбогдсон нүүрстрэгчийн атомыг хирал гэдэг байна. 4 өөр халагчтай холбогдсон нүүрстрэгчийн атомыг хирал нүүрстрэгчийн атом гэж нэрлэнэ. 4 өөр халагчтай холбогдсон. За тэгэхээр энэ дээр бол энэ голын C бол яасан бэ гэхээр за энэ дээр зүгээр O ашигдсан ч болно л доо. Энэ голын C бол H гэдэг нэг өөр атом. За сон гэдэг нэг өөр халагч бүлэг, CH3 гэдэг нэг халагч бүлэг өөр, OH гэдэг нэг өөр халагч бүлэг ингээд 4 өөр халагчтай холбогдсон энэ голын нүүрстрэгчийн атомыг бол хирал нүүрстрэгчийн атом буюу асимметр нүүрстрэгчийн атом гэж нэрлэнэ. За ингээ хирал нүүрстрэгчийн атом агуулсан нийлүүд нь толин буюу оптик изомерийг бол үүсгэдэг. За ингээд 4 өөр халагчтай холбогдсон нүүрстрэгчийн атомыг олъё бүгдээрээ. Энийг ингээд дараа ичлээ. Үнэхээр харилт юм болов уу? Харилтгүй юм байна. За тэгэхээр энэ дээр бол яасан бэ гэхээр энэ 2 дугаар нүүрстрэгчийн атом бол нэг өөр, 2 дахь нь өөр, 3 дахь нь ингээ өөр бүхэлдээ явна гэсэн үг. Ингээд бүхэлдээ 3 дахь нь өөр, 4 дахь нь өөр. За 2 дугаар нүүрстрэгчийн атом бол хирал байна. 3 бол за энэ тал нь өөр, энэ тал нь өөр, энэ тал нь өөр гэтэл энэ А шашаар адилхан болчихж байгаа учраас энэ боломжгүй. Энэ ч гэсэн А шашаар адилхан болчихж байгаа учраас энэ С боломжгүй. Энэ 5 дугаар нүүрстрэгчийн атом бол яасан бэ гэхээр 5 дугаар нүүрстрэгчийн атом болохоор яасан бэ гэхээр үргэлжлүүлээд бүгдээрээ 5 дугаар нүүрстрэгчийн атом дээр байгаа хирал байна уугүй юу гэдгийг бүгдээрээ авч үзье. Саяных хирал нүүрстрэгчийн атом устцсан байна. За явах тий. За хирал нь аль байсан бэ гэхээр за энэ бол хирал байна. 2 байна. Яагаад гэвэл нэг өөр халагч 2 дахь нь өөр байна. 3 дахь нь өөр, 4 өөр халагчтай холбогдсон нүүрстрэгч байгаа учраас энэ бол хирал байна. За 3 бол 2 ижилхэн болчихж байгаа учраас 3 бол биш байна. 4 бол 2 өстрөгчний ижилхэн болчихж байгаа учраас биш байна. За 5 бол яасан бэ гэхээр нэг өөр, 2 дахь нь өөр, 3 дахь нь өөр, 4 дахь нь өөр энэ 5 бол зөв байна. За ингээд 2 5 болон 2 5 дугаар нүүрстрэгчийн атом. За 6-г харъя бүгдээрээ 1 өөр, 2 дахь нь өөр, 3 дахь нь өөр, 4 дахь нь өөр учраас 6 бол байна. 7 бол яг уу энэ дээр нэг өөр, 2 дахь нь өөр, 3 дахь нь өөр, 4 дахь нь CH3 ижил болчихж байгаа учраас 7 биш байна. Ингээд 2 5 6 буюу 15-ийн B хариулт бол зөв байсан байна. За ингээд бүгдээрээ 16-г харъя. Дараах молекул бүхий нэгдлийн аль нь оптик изомер үүсэх вэ гэж. За оптик гэдэг изомер бол хирал нүүрстрэгчийн атомтой нөхцөлд үүсдэг 4 өөр халагчтай холбогдсон нүүрстрэгчийн атом. За энэ бол А шашаараа адилхан учраас хирал бол биш учраас энэ оптик изомер үүсэхгүй. Энэ С бол нэг өөр, 2 өөр, 3 дахь нь өөр, 4 дахь нь өөр учраас B хариулт бол зөв байна. Энэ бол 4 H нь адилхан. Энэ С-ийн хувьд бол 4 H нь адилхан учраас хирал байх боломжгүй. Энэ дээр бол холоор нүүр байна. За 3 өстрөгч нь адилхан учраас энэ хирал байх боломжгүй. Ингээд 16-гийн B хариулт нь зөв байжээ. За 17 бүгдээр авч үзье. Аль тэгш тэгвэл
радикалын халдс хурлын өдөөгдөх шатыг илэрхийлдэг вэ гэж. За радикал халдс хурлын үед бол өдөөгдөх шатны үед бол яадаг вэ гэхээр холоорын одоо холоорын молекул дах холоорын атомууд нь тус тусдаа нэг электроноо гаргаад ингээд ковалент толбоог үүсгэсэн байгаа. За ингээд дундын хос электроноор үүссэн ковалент толбоог H nu буюу гэрлийн нөлөөгөөр ингээд задлахад энэ бол яг үе гэвэл нэг холоор нь өөрийнх нь гаргасан электроныг аваад тусдаа салаад дахиад нэг холоор нь бол өөрийнх нь гаргасан электроныг аваад ингээд тусдаа салж байгаа. Энэ одоо тасралтыг бид нар юу гэж нэрлэж байгаа вэ гэхээр тусдаа нэг электроныг аваад салж байгаа учраас энийг бол гомолитик тасралт гэж нэрлэдэг. За тэгвэл гомолитик тасралтаар явагдаж байгаа энэхүү урвалыг бол бид нар радикалын урвал гэж нэрлэнэ. Ингээд энэ дээр бол C хариултыг бол зөвөр авах байжээ. За ингээд дараагийн одоо шатанд бол ямар урвал явагддаг вэ гэдгийг бүгдээрээ одоо авч үзцгээе. Бол гомолитик тасралтанд орсон холоорын атомууд. Тэгээд энэ дээр бол гомолитик тасралтанд орсон ийм чөлөөт хос электрон бүх. За ингээд хослоогүй электрон бүхий энэ саарм хэсгийг бол юу гэж нэрлэдэг вэ гэхээр чөлөөт радикал гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ дээр бол 17-гийн бол C хариулт нь бол зөв байна. За өдөөгдөх шатанд бол гэрлийн нөлөөгөөр бол гомолитик тасралтанд орно юм байна. За хоёрдугаар шат буюу өрнөх шатанд яадаг вэ гэдэг талаар бүгдээр авч үзье. За өрнөх шатанд бол метаны туйлгүй молекулын устөрөгчийн атомыг холоорын чөлөөт радикал өөртөө нэгдүүлдэг. За ингийн тулд бол метаныг бол авч үзье. Метан гэдэг бол ингээд алканы хувьд юм байдаг тийм ээ. За энэ дээр бол холоорын чөлөөт радикал бол ишигээ дотлно. За ингэхэд бол яадаг вэ гэхээр энд бол энэ нөгөө дундын хосоор үүсэж байгаа энэ ковалентийн холбоо нь нэг электрон нь үлдээд энэ дээр бол ослоогүй электрон бүхий саарм хэсгийг бол үүсгэнэ. Тэгээд мөн энэ ослоогүй электрон бүхий энэ саарм хэсэг рүү ийшээ бол яасан бэ гэхээр холоорын молекул нь бол товтлох нэ. За ингээд товтлоход яг вэ гэвэл дундын хосоор үүссэн ковалент холбооны энэ чөлөөт радикал дээр бол юуны хэсэг ирэх вэ гэвэл энэ дээр бол холоорын хэсэг ирээд за энэ бол мөн ялгаахгүй гомолитик тасралтанд ороод энэ дээр бол холоорын чөлөөт радикалыг бол үүсгэдэг. Энэ бол өрнөх шатанд явагддаг урвал гэсэн үг. За дараа нь бол төгсөх шатанд ямар урвал явагддаг вэ гэдэг 3 дугаар шат буюу IV шат буюу төгсөх шатанд ямар 3 шаттай явагддаг бахнэ. Энэ протоны молекул нь тэгэхээр төгсөх шатанд бол яадаг вэ гэхээр урвалын орчинд дах чөлөөт радикалууд нь бол өөр хоорондоо нэгддэг. За энд бол ямар чөлөөт радикалууд вэ гэхээр холоорын чөлөөт радикал нь холоорын чөлөөт радикалтай нийлээд холоор хоёрын молекулыг бол үүсгдэг. За ингээ холоор хоёрын бол молекулыг үүсгэж чинь мөн CH3-ын чөлөөт радикал нь холоорын чөлөөт радикалтай одоо урвалд ороод CH3 холоор гэдэг энэ бацийг үүсгдэг. За тэгээд хэрвээ урвал гүйцэд явагдах хангалттай нөхцөл бүрдвэл үүссэн одоо чөлөөт радикал нь урвалыг цаашд бол өрнүүлээд метаны бол бүх устөрөгчийн атомууд нь халагдаж дуусаад тетрахолоор метаныг бол үүсгэх боломжтой. Мөн метилийн чөлөөт радикалууд бол хоорондоо нэгдэж бас метаны молекулыг бол үүсгэх боломжтой юм байна. Ингээд энэ дээр бол угаасаа эхний шатыг асуусан учраас 17-гийн C хариулт нь бол зөв байжээ. За илүүдэл метан нь хит ягаан туяаны орчинд холоортой урвалд ордог. Энэ урвалын гол бүтээгдэхүүнийг заана гэж. За тэгэхээр энэ дээр бол хит ягаан туяа болон гэрэл гэлтгцэн байвал илүүдэл одоо холоортой хит ягаан холоортой урвалд энэ урвалын гол бүтээгдэхүүнийг заа гэж байна. За тэгэхээр 18 дахь нь бол юу авах вэ гэвэл ингэх юм байна. Метан гэдэг нь CH4 метан нийлүүдэл байх юм байна. Хэрвээ холоор нийлүүдэл байх юм бол бүр энэ устөрөгчийн атомаа халж дуустлаа бол явагддаг. Ингээд CH3 холоор дээр нэмэх нь H холоор гэдэг энэ бүтээгдэхүүн бацыг бол үүсгдэг. За тэгэхээр эндээс бол метан нийлүүдэл байгаа нөхцөлд
ингэж явагдаад холоор нь хязгаарлагч уруулж болж учраас энэ урвал ингээд зогсчдөг байна. Хэрвээ холоор нь илүүдэл байгаа нөхцөлд бүр одоо өстрөгчийн атомыгаа халж дуустлаа. Урвал явагддаг гэсэн үг. Тэгэхээр шатлсан урвалуудад бол хэрвээ урвал гүйцэд явагдах холоорын чөлөө дардгал урвалыг цаашид өрнүүлээд метаны бүх одоо холоор өстрөгчийн атомыг халж дуусгаад ингээд шатлан явагддаг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол энэ урвалын CH4 илүү адил байгаа нөхцөлд бол D хариулт бол зөв байсан байна. Аль алкен нь бромд өстрөгчийн бромидтай урвалд орж 2 бромо 3 метил бутаны голог бүтээгдэхүүн болгон үүсгдэг вэ гэж. Алкен гэхээр эхлээд энэ дээр бол бромд өстрөгчтэй урвалд орно гэж юм тий. Тэгэхээр энэ дээр хэдэн C байна вэ гэхээр энэ 1-р C, 2-р C, 3-р C, 4-р C гэдэг ингээд 4 C-тэй байна. Тэгээд 2-3-ын засар хоёрлсан холбоо тавингуудаа эндээс дугаарлах хэрэгтэй байсан байна. Уучлаарай. 1 2 3 4 гэд ингээд дугаарлана тий. Эндээс салбаралттай учраас энэ C дээр H байхгүй байна тий. Энэ C дээр H байхгүй байгаа гэдэг чинь энэ CH3 нийшээгээ салбарлаж өгсөн гэсэн үг ээ. Ингээд энүүн дээр бром тустрагч гэхээр H бромыг нэгдүүлэхэд 3 бром бутан 2 бромо 3 метил. Тэгэхээр Марковниковын дүрм ясаар бол хоёрлсан холбооны хоёр талд байгаа нүүрсдөрөгчийн аль багтаа дээр нь бром ирнэ. Аль ихтэй дээр нь өстрөгчийн атом ирнэ. Хоёрлсан холбоо тасраад дан холбоо болно гэдэг дүрмийн дагуу одоо ингээд ийм бүтээгдэхүүн байцыг бол үүсгдэг байна. Ингээд ийм бүтээгдэхүүн байцыг үүсгэнэ. Тэгэхээр энэ дээр бол энийг нэрлэх юм бол 1 2 3 4 гэхээр 2 метил тэгээд эхлээд нөгөө бромо нэрлэн ш нэрээ. 2 бромо тэгээд 2 метил тэгээд гол хэлхэндээ бол 4 C-тэй байгаа учраас бутан гэдэг нэршлиг өгнө. Энэ дээр бол нөгөө яах вэ гэвэл энэ дээр H бромыг нэгдүүлээд шууд энэ дээр биччихвэл тэгэхээр 1 2 3 4 энэ талаас нь дугаарлана тийм 1 2 3 4 5 гэдэг энэ ч үс салбаралт байхгүй учраас энэ бол угаасаа энэ дээр ирж болно эсвэл энэ дээр бас ирж болно л доо. Тэгэхээр салбаралт байхгүй учраас би хариулт бол биш байна. Тэгвэл энийг эндээс 1 2 3 4 гэхээр энэ дээр салбаралт байна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд энэ дээр би H бромыг нэгдүүлэхээр дахиад энэ дээр бол 2-р C дээр яг энтэй адилхан бүтээгдэхүүн үүснэ гэсэн үг. Тэгэхээр C бол биш байна. D бол яасан бэ гэхээр энд CH3 2 дахин гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр энтлийн C дээр салбарлагдсан байгаа гэсэн үг шүү дээ. Ингээд 1 2 3 4 гэдээ аваад үцхэд энэ дээр бол H бромыг нэгдүүлэхэд хоёрсан холбооны хоёр талд байгаа нүүрсдөрөгчийн аль байгаа H-та дээр нь бром ирээд аль их H-та дээр нь нүүрсдөрөгч ирээд хоёрсан холбоо тасраад 3 болно гэхээр дан холбоотой болно гэхээр энэ дээр CH3-ыг тавиад энэ дээр бромыг тавиад 1 2 3 4 гэд ингээд дугаарлах юм болвол энэ дээр дан холбоо байгаа шүү. Энэ дээр дан холбоо байгаа. Ингээд энэ дээр бол аль хариулт нь зөв байсан бэ гэхээр D хариулт нь бол зөв байсан болж таарах нэ. Ингээд 18-ийн D болж таарлаа. 19 аль алкен өстрөгчийн бромидтай урвалд орж нэр адилах юм уу? Энэ 20 дахь юм байна. Аль нэг нь SN1 механизмаар мөнгөний нитратын усналда хамгийн урд урвалд ордог вэ гэж. Тэгэхээр эндээс бол одоо энэ талаар л асуусан байна гэсэн үг. Пропан гэхээр метил гэдэг ч угаасаа 2 дээр л байж таарна тийм ээ. Тэгээ холоортой. Дараа нь 2 холоор. 2 холоор пропан. Дараагийнх нь болохоор 2 йодо метан 1 йод метил пропан гинэ. 1-р C дээр йодтой тэгээд метилтэй пропаныг асуусан байна.
За тэгэхээр энэ дээр хамгийн одоо хурдан уралд ордог нь мэдээж С йоддох химийн холбоо йодтой байвал хурдан ордог. Тэгэхээр энэ хоёр бол хлортой нэгдэл болвол үүсгэсэн нөгөө хлорч нь гадаад давхраандаа 3 давхраатай шүү дээ. Тэгэхээр нөгөө давхрааны тоо цөөн байна гэсэн үг. Тэгэхээр урвал нь удаа явагддаг гэсэн үг. Харин йодтой байх юм бол ер нь бол хурдан явагддаг гэж үзээд за ингээд 2 йодоо метил пропан гэдэг урвал нь илүү хурдан явагдана гэж үзээд 20-ийн С хариулт нь бол зөв байсан байна гэж үзэгнэ. За ингээд нэгдүгээр хэсгийн тайлбар бол дуусч байна. Одоо бүгдээрээ дараагийн хэсгээр болвол уулзцаая. За дараагийн хэсгийн тест бол 20-с 40-р тест байна.